Боловсролын сайдаар Лувсан цэрэнгийн инх хамгаалан эрчим хүчний сайдаар Бадрахын найдал нар ажиллана. Сайн бацхан хүм үзэгчтэй мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч инх болдын мөнх баяр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Эх оронч Монгол үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа зарлалаа. Монгол цэргийн өдөр бол эх орны төлөө сэтгэлтэй хүн бүрийн баяр юм. 18-аас 29 насны эрчүүдийн 17% цэргийн алба хаажээ. 2025 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 40%-ийг эрчүүдийн өвчлөл эзэлж байна. Маршлуудын түүх Монгол цэргийн музейд дэгдлээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн ивэлдор Монгол эрх хүн үндэсний 3 дугаар чуулган боллоо. Чуулганаар эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, эрхлэлт, хөгжлийн талаар хилцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогын тодорхойлолт хөв нэмэр оруулах санаалчлагыг гаргажээ. Монголын хиймэлэг эрчүүдтэй өнөөдрийн чуулганы нээж Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх үгэлэгтэй монголчууд эрэгтэй хөхтэй эр зэрэг эрдэм бэлэг, холч ухаан, уужуу сэтгэлтэй, тэсвэр хатуужил, ёс жудаг, чин шудраг, андгай хангарт өнж бахыг сурган хүмүүжүүлж, төр улс төмөн олондод өмг төшиг болсон ноён нуруутай эрсийг Монгол эрх хүн хэмээн өргөмжилж ирснийг тэмдэглэлээ. Эх орны маань хөгжил дэвшил гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлага манлайлал энэ чухал байдаг. Эрчүүд бид эх орон ард түмэн гэр бүл үр хүүхдийнхээ өмнө илүү үүрэг хариуцлага хүлээж ачааны хүндийг үүрэх учиртай хүмүүсээ. Үүний тулд Монгол эрх хүн эрүүл биетэй, саруул ухаантай, уужим сэтгэлтэй, зөв хандлагатай, өв соёл үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлдэг, мэдлэг боловсралтай, ажил хичээнгүй, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхдаг байхын төлөө хичээл зүтгэх ёстой юм. Өнөөдрийн энэхүү чуулганаар эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар тал бүдээс нь уцтай сайн хэлэлцэж, эрчүүдийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход тус дэм болох санал санаачлал гарганыг төрийн тэргүүн итгэлд өгс байна. Чуулганаас гарсан зөвлөмжийг ажил хэрэг болгоход Монгол улсын ерөнхийлөгч бүх талаар дэмжин хамтран ажиллах гэдгээ та бүхэндээ бас хэлхийг хүсэж байна. Монгол эрх хүн үндэсний 3 дугаар чуулганаар 2026-аас 2030 онд эх оронч Монгол үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар өрнүүлэх болсон тухай танилцуулсан юм а. Өнөөдрийн эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлал бол хүүхэд залуучуудад Монгол үндэсний язгуур ашиг сонирх бол Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурсан таниулж, түгээн дэлгэрүүлж, эрүүл чирэг эрдэм боловсролтой, ёс зүйтэй Монгол иргэний төлөвшүүлэх эрхэм сайхан зорилгыг агуулсан. Монгол эрх хүн үндэсний ах トゥ чуулганы үед дэлхийн дунджаас хэд зөрүүтэй ба дундаж наслтын зөрүүг бууруулах асуудлыг хөндөж байжээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.7, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2 буюу зөрүү нь 9.5 жил байсан байна. Харин 2024 оны жилийн эцсийн статистикаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.92, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.1 буюу наслалтын зөрүү тэг зүүнээ 32 пунктээр буурсан байна. Маш олон шалтгаантай байгаа хэдий ч энэний дийлэнх хувь нь бол эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Эр хүн гэр бүлдээ хэтэрхий их анхаардаг, хүүхдээ, эхнэрээ, ээжигээ, аавыгаа гэж яваад би яах вэ гэдэг нэг юм одоо бүхэл эр хүнд ийм асуудал байдаг. Тэгэхээр тийм биш юм аа. Эр хүн гэдэг бол та бүхнээр гэр дүүрж, та бүхнээр одоо амьдрал бүтэн болдог учраас та нар маань ч гэсэн бие одоо бодох зайлшгүй шаардлагатай. Чуулганд төр, иргэний нийгэм, аймаг нийслэл дүүргийн нийт 800 гаруй төлөөлөгч оролцож бодлогын зөвлөмж гаргасан юм а. Орчин цагийн зэсэд хүчин үүссэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдол нь манай сэтгүүлч дайн хийг дэмжих ажиллагаанд оролцогчдын хорооны тэргүүн бэлтгэл хошууч генерал Баяр Магната уулзаж Монгол цэргийн өдөр болон зэсэд хүчний гүйцэтгэх үүргийг асууж ярилцлаа.
Манай улсад Монгол цэргийн өдрийг 2003 оны хүртэл цэргийн баяр хэмээн тэмдэглэж ирсэн. Харин энэхүү өдрийг зөвхөн Батлан хамгаалах салбарын хүрээнд тэмдэглэх нь учир дутагдaltaй гэж үзэж, эх орны хамгаалах хууль хэрэгтээ хувь нэмрээ оруулсан хүн бүрийн баяр болох үүднээс Монгол цэргийн өдөр болгосон. Хошууч генерал Баяр Магнан манай шилдэг генералуудын нэг. 2003 онд Иракийн эрхчлөө ажиллагааг анх удирдсан. Үүний дараа Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны зэвсэг түвшний өнөөгийн нүүр царай болж байна. Анхных шанган татаж авсан хүний хувьд том бахархал юм. Одоо тэрээр хүүхэд залуустад цэрэг эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж авна. Цэрэг хүн эх оронч гэж би шууд хэлнэ. Тэгээ эх оронч хүн. Тэгээ тийм ч учраас бид нар бол одоо жинхэнэ одоо цэрэг эх оронч үзэл гэдгээр одоо холбоо шиг одоо тийм одоо хэрэгжилж ирсэн шүү дээ. Тэгэхээр жинхэнэ эх орончд бол цэрэг хүн. Яагаад гэвэл одоо цэргийн алба хаагчд бол бүгд эх орныхон төлөө ам бие үлээ арилна гэж одоо тангараг өргөдөг. Тийм учраас бол жинхэнэ эх орончд гэж одоо хэлж болно. 2011 онд засгийн газраас хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх болон тэдэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх талаар төрийн бодлогыг гаргасан. Одоо энэ ажил манай улсын бүх шатанд хэрэгжиж, зэвсэг түвчин цэрэг армаар дамжуулан эх оронч үзлийг дэлгэрүүлэх талаар олон талт ажиллагаа явуулж байна. Үүний нэг жишээ оюутан цэрэг хөтөлбөр бөгөөд энэ хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд залуус эх оронч үзлийг төлөвшүүлж байна. Тэгээ Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монголынхаа ард түмэнд энэ одоо Монгол цэргийнхээ одоо байгуулсан үеийн үед тийм ээ 2000 гаруй жилээс түүхтэй 2000 хол одоо давсан энэ түүхтэй Монгол улсын түүхэнд Монгол цэргийн оруулсан одоо өдрийг дурсан саналцахад ийм сайхан өдөр байх учиртай юм шүү. Тийм учраас одоо зөвхөн 100-аар биш, зөвхөн одоо 90-ээр биш, энэ богино хугацаагаар биш, мянган жилээр одоо Монгол цэргийн одоо гавья одоо тоологдох учиртай. Тийм учраас Монгол цэргийн өдөр бол үнэхээр одоо Монголын зэвсэг түвчин, Монголын ардын айрам, Монгол дайчид бүгд одоо тийм Монголынхаа түүхэнд одоо гавьяага байгуулсан энэ өдөр одоо байж бүгд одоо тэмдэглэх ёстой юм аа. Тэгээ Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй болгоны баяр гэж бас давхар хэлж болно. Тэгээ бүгдэнд баярын мэнд төргий. Монгол улсын зэвсэг түвчин 1990-ад оны үед сомхон чадварлаг мэрэгжлийн чиг баримжаатай зэвсэг түвчинтэй байна гэсэн онол дэвшүүлж байжээ. 2016 оноос эхлээд мэрэгжлийн зэрэгт суурилсан чадварлаг зэвсэг түвчинтэй байна гэсэн шинэ бодлогыг дэвшүүлэн гаргажээ. Манай улс цаашдаа улам чадварлаг, илүү их сөрөг дэвсэрлэх чадвартай зэвсэг түвчинтэй болно гэсэн үзэл баримтлалыг гарган ажиллаж байна. Зэвсэг түвчин өнөөдөр хөгжлийнхөө шинэ шатанд гарсан. Манай эрдэмтэн судлаачид Батлан хамгаалах салбарыг гэрэл гэгээтэйгээр төсөөлж байна. Мөн цаашид цэрэг армийнхаа чадварыг улам бэхжүүлж, зэвсэгт техникээ шинжлэх гэх мэт олон ажлууд хүлээгдэж байна. Жанживташ Баттар, Евгений Павлов, Пүрвсрэн Марлма, Аист Глобал. Манай улсын нийт хүн амын 49%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тодорхойлбол 1.7 сая нь эрчүүд байна. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол эрэгтэй нийтлэг дүр төрхийн талаарх баримтуудыг хүргье. Монгол эрчүүдийн дундаж наслалт 68 байна. 2025 онд төрсөн нийт хүүхдийн 51.7% нь эрэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эрэгтэй 106 настай ахмад байна. Цэргийн алба хаасан байдлыг авч үзвэл 18-аас 29 насны эрэгтэйчүүдийн 17%, 30-аас 39 насны эрэгтэйчүүдийн 41%, 40-оос 49 насны эрэгтэйчүүдийн 59%, 50-аас 59 насны эрэгтэйчүүдийн 77%, 60-аас дээш насны эрэгтэйчүүдийн 87% нь тус цэргийн алба хаажээ. Боловсролын хувьд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хүмүүжигчдийн 51%, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдийн 50%, техник мэргэжлийн сургуулийн 66%, ихтэй сургуулийн оюутнуудын 38%-ийг тус эрэгтэй сурлагчид эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд аж ахуй нэгж байгууллага, удирдах албан тушаалд ажиллаж байгаа нийт ажиллагчдын 59% нь эрэгтэйчүүд байгаа бол хуваарай хөдөлмөр эрхлэгчдийн 58.2%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 66.1%-тэй байгаа ба барилгын салбарт ажиллагчдын 89 орчим хувь, уул уурхайн салбарт ажиллагчдын 84%, тээвэр агуулгын үйл ажиллагааны салбарт ажиллагчдын 82%, усан хангамж, бохир ус зайлуулах систем, хог хаягдлын менежментийн салбарт ажиллагчдын 80%, цахилгаан хий уур агааржуулалтын салбарт ажиллагчдын 79%, мэдээлэл холбооны салбарт ажиллагчдын 62.4%, хөдөө аж ахуй, загас ан агнуурын салбар болон төрийн удирдлага ба батлан хамгаалахын салбарт ажиллагчдын 60%, урлагийн салбарт ажиллагчдын 56%-ийг тус эрэгтэйчүүд эзэлж байна. Тэдний дундаж салин 3 сая төгрөг байна. Улсын хэмжээнд 2025 онд ямар нэг өвчтний улмаас
3 сая 580 мянга орчим хүн эмнэлэгт хандаж тусламж үйлчилгээ авчээ. Үүний 1 сая 430 мянга орчим эрчүүд нь өөрөөр хэлбэл хүн амын дунд бүртгэж байгаа нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эрчүүд эзэлж байна. Эмнэлэгт хандсан эрчүүдийн 295 мянга гаруй намсгалын замын 266 мянга орчим нь хоол боловсруулах тогтолцооны өвчнөр өвдөжээ. Мөн зүрх судасны өвчний шалтгаанаар хандсан 169 мянга гаруй хүн байна. Насны аяглаар авч үзэх юм бол 0-18 насны хүүхдүүдэд ер нь амьсгалын дээд доод зумын цочмог халдварт өвчин болон шүдний цорол. Дээрээс нь ослог эмтлийн өвчлөл бол цонхилдог. За хөдөлмөрийн насны буюу 20-59 насны эрэгтэйчүүдэд хоол боловсруулах тогтолцооны өвчин болон ослог эмтэл. За 60-аас дээш буюу ахмад насныханд бол зүрх судасны тогтолцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, за дээшээс бэлгийн тогтолцооны өвчин бол цонхилж байна. Манай улсад андролог буюу эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн үржлийн эрхтний хяналт төсөлгийг улсын 1-р төвөмлөгт хийж байна. Эрчүүдээс ялангуяа өсвөр насны хүүхд залуучуудаас зүүн төмсгний хөх судасны өрөвсөл ихээр илэрдэг байна. Энэ өвчин ихвчлэн цэрэг татлахын үзлэгээр илэрч байна. Зүүн төмсгний хөх судасны өрөвсөл их байвал өргүү болдог байна. Тиймээс 14-15 наснд нь заавал шинжилгээ өгөх ёстой. Мөн эрчүүдийн дунд зохилж байгаа өөрний өвчин бол тулуй. Хоолны дэглэм сайн барьвал мөн согтруулахундаа байнга хэтрүүлэхгүй байвал тулуйг хянаж сэдрэхгүй байж болдог байна. Үүнээс гадна эрчүүд сайн дураараа бие эргэтнээ гэмтэж байгаа явдалч их байдаг байна. Заавал анхааруулах бас нэг энэ эрэгтэйчүүдийн иргэнтэй холбоотой заавал анхааруулах бас нэг юм гэн болохоор манай эрэгтэйчүүд ялангуяа 30-аас дээш насны эрэгтэйчүүдэд нөгөө өөрснөө бэлэг эрхтэндээ байзлын шахдаг. Өөрөөр хэлбэл гадуур хэрэглэх байзлыг арьсан доороо тарьж бэлэг эрхтнийг томруулах сонирхлоор бол ийм үйл ажиллагаа хийгээд тэр нь эцэстээ өөрөө бүр бэлэг эрхтний арьсыг тэр нөгөө өрөвсөд хүчдэг. Арьсны дутагдал үүсгдэг. Дараа нь зарим бүр тохиолдолд өөрийнх нь аминд нь хүрдэг. Ийм гэнт үүсгдэг. Энэхүү өвчний улмаас тус эмнэлэгт жилдээ 30 орчим хүн ханддаг байна. Бусад эмнэлэгүүд хандж байгаа хүмүүсийн тоолбол энэ тоо 100 гаруй болно гэж эхэмч Эрдэнэ сайхан хэллээ. Мөн эмч нар хоол хүнс архитаас ундаа гэд ууж идэж байгаа бүхнээ тааруулж чадвал бүгд юм болно. Харин хэтрүүлбэл хоруулна гэдгийг анхаарууллаа. Тусгаар тогтнолын баг нь Монгол төрийн маршалууд хүндэтгэлийн үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээлттэй хийлээ. Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил маршал цол олгосны 90 жилийн ойд зориулн тус үзэсгэлэнг дийлгэжээ. Бүгд найрамд Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид ардын сайд нарын зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 14-р тогтоолоор бүх цэргийн жанжин, цэргийн явдлын яамны сайд Гэлэг Доржийн дэмэд, ерөнхий сайдын 1-р орлогч Хорлогийн Чойболсон нарт Монгол улсын өрлөг жанжин маршал хэмээх цэргийн дээд алдар цолыг анх удаа олгосон байна. Харин Монгол Ардын Хувьсгалт намын төв орны 1-р нарийн бичгийн дарга, бүгд найрамд Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга, улсыг батлан хамгаалах зөвлөлийн дарга Юмжагийн Цэдэнбалд 1979 онд алх голын байлдааны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан маршал цол олгосон юм. Ингэснээр Монгол улс 3 маршалтай болсон төвхтэй. Зүг юуны тул хэри төлөө цэргэрч бүхэхтэй нөгөө машинтайгаа бүрхий үчээ хайчнэбэхөө дахмарлимэн хамгаалан босч баярлалимэн бомгоон зосч ататдаслиг өвлөгдөн дэрхад зөвлөлтийн арим илж явна. Монгол цэргийн музей сан хөмөргөөл одоо 90 гаруй түүхэн биет үзмэр яг энэ 3 маршлын эдлэж хэрэглэж байсан түүнд холбогдох юм биет үзмрүүд тавигдсан байгаа. Үүнээс гадна одоо үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдж байгаа энэ 3 маршлын цэрэг дайны үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримтуудын хуулбарууд мөн одоо түүхэн гэрэл зураг тавигдсан байгаа.
Үзэсгэлэнд маршлуудын хэрэгжилж байсан петлээс 3 маршлын зурагтай марк, фото зураг зэрэг нийт 150 гаруй зүйлс дэлгэгдсэн байна. Энд маршал Чойблсонгийн өмсчээс өдөрт тутмын форм, өмхийн өрнгийн арьсаар доторлсон өвлийн хус зэрэг түүхийн дурсгалуудыг харж болно. Харин маршал дэмттэй холбоотой баримт материал бүрдүүлэхэд хэцүү байсныг музейн ажилчид хэлж байлаа. Энэ болтой нь бол өмхийн өрнгийн арьсыг одоо 126 өмхийн өрнгийн арьсыг болгож цоолж хийсэн ийм онцлогтой болтой байгаа. За энд бол яг өөрийнх нь одоо өмссөн дөрөв төвцөн өмсөж байгаа юм харагдаж байна. За энэ нүмергийг бол яг маршал Орлогийн чойсон бол одоо морин дээр мордоод явах. За тэгээд одоо бусад хүүтэн жагсаалд оролцох ч юм уу үйл ажиллагаанд оролцохдоо бол энэ хүү нүмергийг бол маш их хүмүүсж ингэж хэрэгжилж байсан дөрөв төвцөн бол харагдаж байна. Тусгаар тогтнолын баг нь Монгол төрийн маршлууд хүндэтгэлийн үзэсгэлэн үзсэн хор хүмүүс ихээр ирсэн байна. Манай сурвалжлах баг Монгол Улсын хамтдсан сургуулийн сурагчдаас сэтгэлдлийг асуусан байна. Анхудаа би сонсч ирсэн Монгол маршлуудын талаар Монгол маршлууд бол маш хүчтэй, ухаантай. 3 маршлын тухай түүхийг маш их сонирхож үзлээ. Манай монгол хүмүүс эх орон сэтгэлгээтэй, үнэхээр эх орон сэтгэлгээтэй ингээд ойлгож мэдэж авлаа. Энэхүү үзэсгэлэн дэлгэцсэн маршал Чойблсонгийн сэлэм үзэгчдийн анхаарлыг ихэд татж байлаа. Тэдэнд олгож байсан энэ маршал сэлэм байдаг. Монгол улс ер нь 3 байдаг. Түүний нэг нь энд Чойблсон маршал өгчсэн сэлэм нь манай музейн сан умрагт хадгалагдаж байгаа. Энэ сэлэм нь бол маршал сэлэм. Зөвлөлт холбоот улсад Улсын Москва хотноо Монетный двор гэдэг үйлдвэрт хийгдэж байсан ийм сэлэм. Тэгээд яг Монгол цэргийн хотгор элдний загварыг шингээсэн. Дээр нь 11 газараа ингээд алтцсан чимэглэлтэй. Тэгээд эрдний чулуугаар шигтгэж хийсэн. Энэ сэлмийг хийхдээ 156 ширхэг эрдний чулуу ашиглажээ. Загварыг Монгол Улсын төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн өвгийн зохиолч Эргзэнгийн чойд бүтээсэн байна. Маршлын анхны петлицийн загварыг 1936 онд Орос хүн гаргасан бол хожим 1944 онд шинжилэн чойдгийн загвараар дахин хийжээ. Манай цэргийн музей дээр Дэмижэнжин Чойблсонгой Цэдэн балдар гэсэн энэ 3 маршлын тухай үзэсгэлэн нээж улсуудад танилцуулж байгаад би маш их сэтгэл хөдлөж баяртай байна. Энэ бол үнэхээр манай өнөөдрийн залуу үеийг бол цэрэг эх орон чөлдөр хүмүүжүүлэх үйл хэрэгтүүл ихээхэн тус нэмэр болох үйл явдал боллоо. Тусгаар тогтнолын баг нь Монгол төрийн маршлууд үзэсгэлэн энэ оны 5 дугаар сарын 13-ны хүртэл үзэгчдэд нээлттэй. Энэхүү үзэсгэлэнг Батлан хамгаалах яам, үндэсний төв архив, архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей хамтран гаргаж байна. Зарим үйл явдлын мэдээллийг цөөн хормоор хүргье. Манай улсын хүн ам өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар цэрэг нэртэй 18 хүн, цэрэг хүү нэртэй 6, шин цэрэг нэртэй 3 хүн, цэргийн баяр нэртэй 2 хүн тус байна. Түүнчлэн дайчин хурандаа нэртэй тус бүр 13 хүн, байлдагч нэртэй 9, генерал нэртэй 7, хошууч нэртэй 2, дэслэгч нэртэй 1 хүн байна. 1921 оны 3 дугаар сарын 18-ны энэ өдөр одоогийн Сэлэнг аймгийн Алтанбулаг сумаас ардын журамт цэргүүд Хяактыг гамин цэргээс чөлөөлсөн тухай монголчуудын бослого нэртэй мэдээг Жанжин Сүхбаатарын даалгавраар Монтан мэдээлэл хэмээн Оросын мэдээллийн агентлаг Ростагийн нэрээр дайлтаа руу уламжилж байжээ. Энэ нь манай улсын гадаад руу илгээсэн анхны захиргаа мэдээ болсон байна. Мэдээг тухайн үеийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан Оросын иргэн Иван Демко бичжээ. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 105 жилийн нойд зориулсан зэвсэг техникийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Батлан хамгаалах салбарын байгууллагууд иргэдэд архивын лавлгаа гаргах, цэргийн өргөтний бүртгэл хийх, цэргийн төв эмнэлгийн эмчнэрийн үзлэг зөвлөхөө, үндэсний батлан хамгаалах их сургуулийн эсэлтийн мэдээлэл зэрэг үйлчилгээг мөн үзүүлж байна. Монгол цэргийн өдрийг тохиолдуулан алдар спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн Баатар гавьяат тамирчин Гүндэгмад хурандаа цолхолгочээ. Хийн гар бууны 10 болон 25 метрийн дасгалд цэц сорж, дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хувийн болон багийн төрөлд хүрэл. 2008 оны Бээжингийн Олимпиас мөнгөн медаль хүртэж байсан тэрбээр 2016 оны энэ өдөр дэд хурандаа болж байжээ.
Комедиан амар төвшингийн үүсгэн байгуулсан Либертар намыг улсын дээд шүүх бүртгэж авчээ. Тус намыг бүртгүүлэх хүслийг 2023 оноос гаргаж байсан ч удаа буцаагдж байсан юм. Харин энэ удаад холбогдох шаардлагыг гүйцээсний учир бүртгэн авснаар дээд шүүхэд бүртгэлтэй 38 дахь нам боллоо. Намын дараагаар Оргил Эрдэнэ ажиллана. Брэдэд ойрхон 2 удаа газар хөдлөлөө. Үүний нэг нь 17-ны өдрийн 21 цаг 53 минутад Окинский аймагт бүртгэгджээ. Харин хоёр дахь нь өнөө өглөөний 4 цаг 55 минутад Үүр байгалийн хязгаарт бүртгэгдсэн байна. Окинский аймагт болсон газар хөдлөлт нь 3.5 магнитудын хүчтэй байсан бол Үүр байгальд бүртгэгдсэн газар хөдлөлт 4.5 магнитуд байжээ. Ice Global-ийн цөөхөрмөн мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Дэлхийн чансааны оноо олгоход Тбилиси их дуулахад манай тамирчид өрсөлдөнө. Гавьяа тамирчин Цогтбаатар энхрийлэн тэргүүтээ 9 тамирчин өчигдөр Гүрж улсыг зорилоо. Гүрж улсын нийслэл Тбилис хотноо энэ сарын 20-оос 22-ны хооронд Тбилисийн их дуулаг дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох гэж байна. Тэмцээн нийт 50 орчим улсын эрэгтэй 231, эмэгтэй 164, нийт 395 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас Жудобын үндэсний шгшээ багийн ахлах тасгалжуулагч Эрдэнэбаатарын удирдлагын дор эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин оролцсон. Тодорхойлбол гавьяа тамирчин Цогтбаатар энхрийлэн дэлхийн аваргын хүрэл медальт олон улсын хэмжээний мастер Йолк тэргүүтээ 9 бүх барилдах гэж байна. Йолкчийн өксөж хасах 66 кг-ын жинт хүч үзнэ. Ингээд тамирчдыг жин тус бүрээр танилцуулъя. 48 кг-ын жинт Мишель, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга Цэнд Бузар, 60 кг-д Сүхбат Минт сайхан, 63 кг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт гавьяа тамирчин энхрийлэн, 66 кг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Йолк Жанцан Дорж, 73 кг Олимпийн наадмын хүрэл медальт дэлхийн аварга гавьяа тамирчин Цогтбаатар, 78 кг-ын жинт Урунгоноор тус барилдана. Баг тамирчдаа амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ та бүхэнд мэдээний хөтөлбөрийг хөтлөгч Инх болдын мөнх баяр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.